Сүүдрийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ? Үүн дэлгэц болон бие гэрэл үүсгэгч хоорондоо хэрхэн хамааралтай вэ гэдгийг мөн туршилтаар туршиж үзэх боломжтой. За биеийг дэлгэцэнд ойртуулах эсвэл биеийг гэрэл үүсгэгчд ойртуулах байдлаар туршилт хийж туршилтын үр дүн тэмдэглэх шаардлагатай. За саяын үүсгэсэн дүрсүүдээс дэлгэц болон гэрэл үүсгэгчээс хамаарат дүрс томорч байгаа жижигэрч байгааг бас ажигласан баг. За сүүдрийн хэмжээнээс гадна мөн биеэс гэрэл ойдоггүй материалыг ялган танихад бидэнд хар болон цагаан цаас мөн гялгар хавтгай толийг ашиглах боломжтой. За энэ удаад бүгдээрээ хавтгай тойл ашиглаад гэрэл хэрхэн ойж байгааг туршиж үзье. За дэлгэцэнд ойртуулсан толио байрлуулад гэрэл тусгахад хаана харагдаж байгааг ажиглацгаая. За толь руу гэрэл тусгахад дэлгэцэн дээр харагдаж байна. Яагаад? За үүнийг мөн туршиж үзэж цагаан болон хар дэлгэцэн дээр гэрэл хэрхэн ойдгийг судлах боломжтой. Гэх мэтчлэн туршилтад хичээлийг төлөвлөхөд туршилтын хэрэглэгдэхүүнээ зөв сонгох, туршилтаа зөв төлөвлөх шаардлагатай байна. Гэрэл байх туршилтын үр дүн хэрхэн зургаар үзүүлэх боломжтойг харцгаая. Гялгар гадаргуу дээр, мөн цагаан гадаргуу дээр, талин гадаргуу дээр гэрэл хэрхэн ойж байна гэдгийг энэ зургаас харах боломжтой. Мөн барцгар гадаргуу дээр гэрэл хэрхэн ойрж байгааг энэхүү зургаас харах боломжтой. Бид яагаад толинд өөрхөө нүрийг хардаг вэ? Та бүхэн толины өмнө хараад үйлдэл хийж үзээд түүнийг хэрхэн харагдаж байгааг туршиж үзэж болно. Бид толинд хараад үсээ самдаг, мөн нүрээ хардаг, ард хэсгийг ч бас хардаг шүү дээ. Энэ нь гэрлийн ойлтын жишээ юм. Чих хамраа олон амьчид үзүүлж байхад эмч мөн толь ашигладаг. Энэ нь гэрлийн ойлтыг амьдралд хэрэгжилж байгаа жишээ юм аа. Гэрлийн шинж чанар сэдвийн хүрээнд бид ямар чадвар эзэмшсэн бэ? Ямар чадвар эзэмших ёстой вэ гэдгээ эргцүүлээрээ ингээ бүгдээрээ 4-2-ын Ж суралцахуун дорилтын хүрээнд ямар туршилт хичээлийг төлөвлөж болох вэ? 4-2 суралцахуун зорилт буюу ойсон гэрлийн тусламжтайгаар биеийг хардаг болохыг зурж харуулах гэсэн суралцахуун зорилтын хүрээнд сурагчдын гүйцэтгэлийн хувь маш доогуур байсан шүү дээ. Тийм учраас энэхүү суралцахуун зорилтыг хэрэгжүүлэх хичээлийн санааг хамтдаа ярилцгаая. За үүний тулд гэрлийн шинж чанар сэдвийн өмнөх үздсэн агуулгуудтайгаа нэгт уялдаа холбоотойгоор хүн хэрхэн хардаг зарчмыг гэрлийн цацгаар ашиглаж зураг тайлбарлах гэдэг чадварыг л эзэмшүүлэхэд чиглэгдсэн даалгавар дасгалыг боловсруулах юм. За үүний тулд хичээлийн төлөвлөлтийг хэрхэн хийх боломжтой вэ? 4-р ангийн бид хэрхэн хардаг вэ сэдвийг төлөвлөхийн өмнө онцлог хүнлэгээ хийгээрэй. Ингэхдээ гэрлийн шинж чанарын талаарх өмнөх суралцахуун зорилтын чадварыг эзэмсэн эсхийг илрүүлэх даалгавар дасгал бүхий онцлог хүнлэгээ хийнэ. Энэхүү онцлог хүнлгээнд оруулах агуулга эзэмсэн чадварыг илрүүлэхдээ дараах зүйлийг тооцоорой. Гэрэл үүсгэгч, биетийн сүүдэр, гэрэл ой хугарах шинж чанарыг ашиглаж чадж байгаа эсхийг илрүүлэхүйц даалгавар дасгал байна гэсэн үг. Мөн агуулгын үргэлжлэл ба гүнзгийрэл сурагчдын ямар чадварт дэмжлэг үзүүлэх гэж байгаагаа тооцоорой. Мөн сурагчдын ялгаатай байдлыг тооцож үзэж даалгавар дасгалаа боловсруулнаа. За тэгвэл үүнд ямар асуулт байж болох вэ? Багш урчилд заавал асуултаа төлөвлөх хэрэгтэй. Бид хэрхэн хардаг вэ? Талинд яагаад би өөрийгөө хараад байна вэ? Нүд гэрэл үүсгэгч мөн үү гэх мэт багш асуулт даалгавраа урчилд төлөвлөнө. Учир нь бид шинжлэн судлах арга барилыг эзэмшүүлэх гэж байгаа шүү дээ. За тухайлбал би хүн хэрхэн хардаг вэ? Байгаль дэлхийн өнгө будаг бидэнд яагаад үзэсгэлэнтэй хэвээрээ харагддаг вэ? Гэх мэт асуултыг урчилд төлөвлөж болно гэж бодож байна. За үүндээ үндэслээд судалгаа хийх ёстой. За үүн дээр тойл, гэрэл үүсгэгч, хүлээн авагч зэргийг ашиглаж туршилт хийж болох уугүй юу гэдгээ урчилд судлаарай. Мөн өмнөх хичээлийн туршилтуудыг ашиглах боломжтой эсгээ судалж үзээрэй. Дараагийн алхам нь таамаглал дэвшүүлэх байгаа. За энэхүү сэдвийн хүрээнд сурагчид ямар таамаглал дэвшүүлэх бол? Гэрэл үүсгэгчээс гэрэл гарч байгаа юм болов уу? Нүднээс гэрэл гараад байгаа юм болов уу? Энийг хэрхэн мэдэж болох вэ? Эсвэл гэрлийн тусламжтайгаар мэдэж байгаа юм болов уу? Бид юмыг хэрхэн харж байгаа вэ гэдэг дээр хүүхдүүд янз янзын таамаглал дэвшүүлэх байх. Гэхдээ та бүхэн урчилд сурагчдаасаа таамаглалыг нь асууж тэмдэглээрэй.
За мөн шаардлагатай туршилтын хэрэглэгдэхүүнийг бэлдэж, туршилт хийх дарааллыг төлөвлөж, туршилтын үр дүнг тэмдэглэж дүгнэлт гаргах алхмуудыг хэрхэн хийхээ урьдчилан төлөвлөнө. За хүн хэрхэн хардаг вэ гэсэн сэдвийн хүрээнд бид ойсон гэрлийн тусламжтайгаар биеийг хардаг болохыг зурж харуулах гэсэн сурилтын зорилтыг л илрүүлэхүйц даалгавар тасгал боловсруулах гэдэг. За ингийн тулд би сэдэлжүүлэх асуулт өгье. Бидний нүд гэрлийн их үүсвэр буюу гэрэл үүсгэгч мөн үү? Эдгээрээс гэрлийн их үүсвэрүүд аль нь вэ? Зурд тэмдэглэх тасгал даалгавар өгж болно. За тэгвэл туршилтын санаа. Туршилт хийхийн тулд орчноо бүрдүүлнэ. За энэхүү туршилтанд бол гэрэлтэй болон харанхуй орчныг бий болгосон байх шаардлагатай. За мөн өөрт байгаа ном, дэвтэр зэргийг харах тэм туршилтыг хийхээр төлөвлөгдсөн байгаа. Ингэхдээ нүдээ нээж, эсвэл нүдээ аниж, туршилтаа ээлж чийгээд хэрхэн харагдж байгаа зурд тэмдэглэх байдлаар туршилт хийхээр та бүхний сурагчид болон сургалтын хөтөлбөр төлөвлөгдсөн байна. За үүнээс өөрөөр бас өнгийн гэрлүүд ашиглан туршилт хийх боломжтой. Тухайлбал надад өнгийн гэрлүүд байна. Үүнийг тусгахад та өнг ялган харж байна уугүй юу? Бүгдээрээ хамтдаа туршилт хийцгээе. Энэ ямар өнгийн гэрэл вэ? За энэхүү гэрлийг бид яагаад харж байгаа вэ? Гэрэл үүсгэгч аль нь вэ? За ногоон улаан гэрлийг хамттан тусгахад өмнөхөөс ямар өөрчлөлт харагдаж байна вэ? Эдгээр туршилтын үр дүнг хэрхэн тэмдэглэх вэ? Ямар өнгийн гэрэл харсныг өнг ялган бодуулж болно? Өөрөөр хэлбэл харсан зүйлээ зурж үзүүлэх тасгал даалгавар гүйцэтгэх юм. Үүний үр дүнд бид хэрхэн хардаг вэ гэдэг асуултанд хариулт хамтдаа хайцгаана. Тухайлбал нүд гэрэл үүсгэгч үү, нар гэрэл үүсгэгч үү? За нарнаас ирж буг гэрэл тухайн бит дээр ойсныг бид харж байгаа юу? Эсвэл нүд өөрөөсөө гэрэл гаргаж тухайн зүйлийг харж байгаа юу? Энэ эргэлзээтэй байгаа учраас туршилтыг зурж тэмдэглэх тасгал даалгаврыг гүйцэтгэнэ. Туршилтын үр дүнг батлах нотлох хэрэгтэй. Жишээлбэл эдгээр зурагт бид хэрхэн харж байгааг сумаар дүрсэлсэн байна. Тэгвэл аль нь зөв бэ? Эргцүүлээрэй. За одоо бүгдээрээ энэхүү зургийг хамтдаа харцгаая. Нарны тусгал хэрхэн тусч байна вэ? Өөрөөр хэлбэл нарны гэрэл зарим нь ойж, зарим нь шингэдэг байна. Одоо бүгдээрээ энд байгаа цэцгийг харцгаая. Цэцгийг хэрхэн харж байгаа вэ? За хажууд нь нар туслаа. Нарны гэрэл цэцгэн дээр тусна. Зарим хэсэг нь ойн, зарим хэсэг нь чигээрээ шулуун тархна. Тэгвэл бид хэрхэн харж байгаа вэ? Бидний эргэн тойронд хэд зүйлс гэрэл цацруулдаг буюу эсвэл гэрлийг ойлгож байдаг. Тийм учраас бидээр туссан гэрэл ойж, ойсон гэрлийн тусламжтайгаар бид хардаг. Гэрэл цэцгэн дээр буухад цэцгнээс ойсон гэрлийг бид харж байгаа гэсэн үг шүү дээ. Энэхүү туршилт даалгавартай холбоотой ажлын хуудасны санааг хараарай. За үүн дээр үнэн худлыг тэмдэглэх байдлаар бид нар туршилтын үр дүнг нотлож эцсийн дүгнэлтийг гаргаж тайлагнах боломжтой. Бид хэрхэн хардаг вэ? Дахин энэхүү ээлжид хичээлийн талаар эргцүүлж бодоорой. Туршилтын үр дүнг тэмдэглэж нотлож шинжлэх ухаанч алхмаар ээлжид хичээлээ туршиж хэрэгжүүлээрэй. Байгаль дэлхийн нараараа гойдог, багш хүн шаваараа гойдог. Яагаад ингэж хэлсэн бол эргцүүлж бодоорой.